Чи яагаад ухамсарт амьдралынхаа тэн агасыг Улаанбаатарын замын төгжрөлд өнгөрөөж ийн гэж бодож байна. Авилгалаар цэцгэлсэн газрын 8 айл бүрийн цонхыг хааж, бөөгнөр шаваарлсан цементийн ширэнг бөглөж орсон тэр гарцнуудыг чинь. Гадаад дотоодод мэрэгжил эзэмссэн мэдлэг боловсролтой залууч яагаад газрын үүсэ гэж ажил хайж анкет бүглэж яваа юм бэ? Нэрийг чармах тусан бизнесийн дампуурч мэрэгжлийн яналт дээр асуудалтай байна уу? Хэлтсийн даргыг нь оймсондоо хавчулдаг $20,000 чи хийж чадаагүй юм чинь харахгүй шүү дээ. Төрийн албан хаагчийн төвийг авгарцаарай. Төвгшөөсөн удаан ирээ. Хүнд согтол гаргаж хүсэл төрөлхийг чинь хойш тавьж байвал ашиг сонирхол өөр газар авилга хахуул нэгж байна чамаас. Ингээд ярил их юм би. 60 тэрбум жидүү офшор жаргалтай Улаанбаатар өндөгт оржуулах хөтөлбөр Дубайд хийсэн оюутлын гэрээ. Дундуур зарцсан эрдэнтийн 49 Чингис Самурай бод хөгжлийн банк Ассенийн уулзалт цэвэр гарсан салхитын мөнгөний орж шүүгч нарыг хэрэг. Энэ бүхнээс болж 11.9 их найт төгрөгийн хохирол энэ улсын эдийн засагт учирсан юм. Энэ үгэнтэй гэхэд Монгол улсын жилийн төсөв 10 их найт. Энэ болчи бидний татвартайсан мөнгө. Улсын төсвөөс их мөнгө усан хайсан чөлөөч гарч. Улсын төсвийг хэн захин зарцуулдаг юм. Төрийн албан хаагч. Монгол улсад 192,000 төрийн албан хаагч байна. Энэ хүмүүс их орныхоо төлөө үнэнчээр зүтгэж эрдэм чадлаа зөрүүлэх тангарахтай. Өөрөөс нь дангахаас цацаж өөрөөс шиг хуулц шиг нэгэнтэйг өстөн дайсан шиг тэмцэх үүрэгтэй. Төрийн төлөө хотож чадвартай болж төв шудрах эрхэм байж төгсгөлгүй асууж шаардаж төрсөн татвар төрийн албан хаагчаа хянахгүй бол төсөв явахгүй юу? Чи бол авилгатай тэмцэх газар. Яг одоо 110